Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тойм тайлангаар 2026 онд Монгол улсын эдийн засаг 5% өсөлттэй байх төлөвтэй байна. За энэ нь 2025 оны 6.9% өсөлтөөс буурсан үзүүлэлт боловч харьцангуй тогтвортой боломжийн өсөлтөө гэж үзэж байгаа юм. Монголын эдийн засгийн өсөлт саарах гол шалтгаан нь уул уурхайн салбарын өсөлт 2025 онд нэг удаагийн шинжтэй байсан явдал. Тухайлбал оюу толгой уурхайн баяжмал дахь алтны агуулмж нэмэгдснээр уул уурхайн өсөлт огцом нэмэгдсэн бол 2026 онд энэ үзүүлэлт буурч салбарын өсөлт саарах төлөвтэй байна. Дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, мөн дотоод эргэлт харьцангуй докторжих хүлээлттэй байгаа тул эдийн засаг 2027-оос 2028 онд 5.5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Монгол анхны өмнө хэрэгжүүлж ирсэн, одоо ч хэрэгжүүлж байгаа тэр хатуу бодлогын нөлөөллийн хоцрогдолтой нөлөөлөх юм уу те үргэлжилж буй нөлөөлөл нь эрэлтийн гаралтын инфляцийн дарамтыг бол ерөнхийдөө багасгах чиглэлд нөлөөлөх баг. Гэтэл нөгөө талдаа нийлүүлэлт талаас нь үзэх юм бол төл шатгааны үн нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийн шууд талаас хэвлэлийн сагсанд ордог нөлөө байна. Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдийн зарлыг нэмэгдүүлээд тэдний бүтээгдэхүүн үйлчлэгийн үнээр дамжаад бас хэвлэлийн нэмэгдүүлэх учраас инфляцийг нэмэгдүүлэх юм дарамттай байхаар байна. Инфляц 2026 онд дунджаар 8.5% хүрнэ гэж тооцоолжээ. Тэгвэл эдийн засгийн гадаад дотоод сорилтын энэ үед бодлогын ямар арга хэмжээ авбал зохистой талаар татварын шинжилгээний улмаас орлого буурах, ойролт орондын мөргөлдөөнтэй холбоотой гадаад эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед тогтвортой байдал төсвийн сахилга батыг чандлахын зэрэгцээ шатхууны үнийн өсөлтийн нөлөөг сааруулах зорилтод богино хугацааны арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол улсын засгийн газар мөчлөг сөрсөн сахилга баттай төсвийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл энэ онд энэ бодлогоо уламж чамбайруулж чанаржуулах, тогтвортой барихад анхаарах хэрэгтэй. Мөн нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Монгол улс цөөн тооны түүхийн эдээс өндөр хамааралтай хэвээр дэд бүтцийн дутмаг байдал нь уул уурхайн бус салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа юм а. Харин хөдөө аж ахуйн салбарын хэлбэлзэл эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж уул уурхаагаас хамааралтай савлгааг нэмэгдүүлж байна. Мөн Улаанбаатар хотын төвлөрөл бүтээмжийг эдийн засгийн боломжийг нэмэгдүүлж байгаа ч дэд бүтцийн дутмаг байдлаас эдийн засгийг хязгаарлаж болцсошгүйг анхаарууллаа. Түүнчлэн эдийн засгийн төлөв доктортой эерэг хэвээр байгаа ч тодорхой бус байдал нэмэгдэж байна гэдгийг мөн үеэр онцлсан юм а.